Дүргия шин засгийн газарт сайдар ажиллахаар сонгогдсон та бүхэнд амжилт хүсье. Юуны өмнө нэг зүйлийг захиж хэлмээр байна. Төрийн сайдын сэнти бол хүрх цэг бус эхлэх цэг гэдгийг сануулж хэлье. Салбартаа өөрөмсөг хандаж, салбарын хөгжлийг чин сэтгэлээр, шударгаар, зарчимтайгаар түүжээлэх, асуудлыг боддоор шийдлүүлэх, шуурхаа шийдвэрлэх, яамдын хүний нөөцийг чадварчуулах, орон тоог цомготгож, бүтээмжтэй, үр дүнтэй, хүнд сурталгүй, ил дод нээлттэй ажиллахад анхаарахыг хүсэж байна. Мэргэжлийн хүний хувьд байгаль орчны яам, хот байгуулалтын яам нэг зүйлийг хэлмээр байна. 100 болсон гэдээ утаагаа мартаж болохгүй. Өвлөөс өрдөж бид нар байшин гэрийг дулаалах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Утааг бол дулаалгаар л шийддэг. Тийм л боломжтой. Өөр боломж бидэнд байхгүй. Гэр байшинг дулаалах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх, ногоон зээлийн тогтолцоог оновчлох ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байна. Энэ дээр нягт хамтарч ажилламаар байна гэсэн санал байна. Ерөнхий сайдаас нэг асуулт байна. Өмнөх засгийн газар 2025 оныг нийслэлийн хөгжлийг дэмжих жилээр зарлаад хотын утаа дүгжирлийг шийдэх засгийн газрын түвшний шуурхай штабын хурлыг хагасаа өдөр болгон зохион байгуулсан. Бид нар хичээл амарсан гэд дүгжирлээ мартаж болохгүй. Намраас өмнө бид нар түгжирлийг шийдэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ шуурхай штабын хурлыг үргэлжлүүлж зохион байгуулах уу? Төсвийн тодтгол хийнэ гэж байгаа. Энэ дээр бас ерөнхий зүйл хэлмээр байна. Засгийн газар төсвийг оновчтой төлөвлөх, төсөл арга хэмжээний ирэмбийг гаргах, тэрийг зөв боловсруулах хэрэгтэй байна. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яамын тал дээр анхаарч ажиллахыг хүсье. Наранбаяр сайдаас боловсролын зээлийн сантай холбоотой нэг асуулт байна. Энэ жил 15 тэрбум төгрөгөөр ойролцоогоор 70 орчим оюутанд дотоод гадаадад сурахад нь тэтгэлэг болгоно гэж байгаа. Сонгон шалгаруулалт нь одоо явж байна. Гэтэ нэг асуудлыг хөндөхгүй болохгүй байна. Журамд тусгаагүй мөртлөө хувь хүний мэдээллийг авна гэд байгаа. Ямар мэдээлэл вэ гэхээр тэнцсэн сургуулийнх нь бүртгэлийн сайтад нэвтрэх нэр нууц үгийг нь авна гэдэг. Банкар бол өөрийнхөө дансанд нэвтрэх нэр нууц үгээ өгөө гэдэг. Ийм мэдээллийг ингэж авч болохгүй. Энэ асуудлыг сонгон шалгаруулалт дуусгаас өмнө залруулах боломжтой юу? Одоо эх 7 хоногоор эцсийн хугацаанд байгаа. Монгол улсын ирээдүг үүрч явах оюутан залуучуудын одоо зорилго, мөрөөдөл нь энэ журмын буруу одоо заалтаар хаагдах гэдэг. Энэ асуудлыг нийгмийн яралтаа шийдэх хэрэгтэй байна. Хизээ шийдэх вэ гэсэн хоёр асуулт байна. За ерөнхий сайд хариулт өгье. За 2025 оныг нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл төвжирэл бол мэдээж жил болгоод зарснаар буурчихгүй. Бодтой алхам тодорхой бодуу шаардлагатай. Ер нь урт хугацааны шийдэл, дунд хугацааны шийдэл, богино хугацааны шийдэл гээд төвжирлийг бууруулахтай холбоотой санал санаачлагууд ярьж байгаа юм билээ. Одоо ойрын хугацаанд ихэд төрийн албаагчийн хагас өдрийг ээлжлэн хэрэгжүүлэх, оргил цагийн ачааллыг тараах, сургуулийн хичээлийн цаг, төрийн үйлчлэгээний хуваарийг уялдуулан зохицуулах гэх мэтлэн богино хугацааны уулзалтыг бол хэлцдэг. За төвжирлийн асуудлаар хагасаа бүрт хийдэг уулзалт нь нийслэлийн тээврийн ачаалал шийдэл уялдаагийн богино хугацааны ийм шийдлүүдийг ярилцах талбар болж хэлжсэн юм байлээ. Гэхдээ бодит нөлөөнд хилцэн асуудал тогтоох шийдвэрлж хэрэгжилтийн хяналттай уялдажсан үйл үр дүн төрнө одоо тодорхой институцэл механизм болж иж өгөө бол үр дүнгүй зөвлөгөөн хэвээрээ байна. Тэгэхээр энэ бодиттой хурал зөвлөгөөн бодиттой шийдэл гаргалгаа аль өдөр хуралдахаас авал хамаарна тийм механизмыг шинжлэх шаардлагатай, тодорхой шийдлүүд шаардлагатай гэж бодож байна. За ер нь зөвхөн төгжрөл биш, одооноос эхлэхгүй бол энэ утааны асуудал ч гэсэн тэр ер нь урт хугацаанд төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж Улаанбаатарт хийж байгаа хөрөнгө оруулалт болгон улмал төгжрлийг нэмэгдүүлээд Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлээд авах юм бол машин нэмэгдээд авах юм бол Улаанбаатарын төгжрөл хизээч шийдэгдэхгүй. Тийм учраас хар хорин энэ хөшгтийн хөндөө шинэ хот, эсхийн хот гэдэг энэ тэр хүннүү хот гэдэг энэ шийдлүүд урт хугацааны шийдэл бол
дунд хугацааны хугацаанд төвжирлийг шийдэх бодлогыг нэг мөр сайн зурж аваад тэрний хэрэгжилтийг хагасаа өдөр болгон хяндаг, шилждэг мониторингийн систем, автомат захимжуулалтын тогтолцоо, тээвэр хөдөлгөөнийг уулзуурын гарцуудыг, нөхөн гарцуудыг гэх мэтлийн тодорхой жижигэр детальд байдаг гэдэг чиг энэ деталууд дээр ажиллах шаардлага нь бол бодтой маа. Гэхдээ үргэлжлэх хэсгийг бол энэ бод талхмуудтай уялдуулж хагасаа өдөр бүр хилцсэн асуудлын засгийн газрын тогтоол нийслэлийн захим хэлбэрээр баталж хэрэгжээ хугацаа хариуцагч нь ямар тодорхойлж үнэлт өгчөөж тэгээд хэрэгжилтийн явцыг иргэдэд ил тод мэд тайлагнаж уйлрал тутам үнэлгээ хийдэг тогтолцоог бий болгох замаар одоо эхний ээлжиндээ үнэлт өгчөөж энэ ажлыг бодиттой болгоно үргэлжлүүлэх хэсгийг шийднэ гэж бодож байна. За Нарбаяр гишүүн хариулт өгье. За яг боловсролын зээлийн сангийн журам шинжлэгдээд энэгээрээ бол хүнээс үл хамааран урд нь бол жишээлбэл нэгэнт одоо гадаадын шилдэг ихтэй сурвалж тэнцсэн хүнээс одоо англи хэлний мэдлэгийн шалгаж авдаг тийм тэгээ бас дахиад ярьцлагын шалгалт авдаг ч юм хүнээс хамаарсан маш их юм байсныг энэ жилээс эхлээд тухайн хүнтэйгээ уулзахгүйгээр шууд бүх зүйлийг нь автоматар ингээд бүрдүүлэлт нь яг үнэн зөв. За материал нь бүрэн байвал ингээд тэнцэх ийм одоо систем рүү шилжүүлж оруулсан. Тэгэхээр яг хуу цахим шалгаруулалтад сургуулийн урилга үргэлжлүүлэн сурагчийн тухайд бол дүнгийн мэдээлэл за тэтгэлгийн баримтыг үндэслэн шалгаруулах шаардлагатай байдаг. За энийг PDF-ээр тэр хүлээж авахаар урд нь бол 23 24 онуудад хуурамчаар үлдээд ирүүлж исэн ийм тохиолдлууд нэлээд гарсан юм бил. Тийм учраас энийг нэг шалгах ийм шаардлага гараад тэгээд энэ удаад бол нууцын яг ийм одоо яг мэдээллийн эзний зөвшөөрлөлтөөр хувь хүний За гүйцэж хариулъя. хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6-гийн 1 заасны дагуу яг мэдээллийн эзний зөвшөөрлөөр нууцын баталгаа гаргасан ажлын хэсгийн 2 гишүүн материал баталгаажуулалтыг 2 хоногт хийгээд тэгээд үгийн солиулдаг ийм ажил хийж байгаа. Хувь хүний яг нууц талж байгаа гэхээс илүү тухайн их сургуулиас нь бол тухайн одоо нууцлын гэрээтэй шууд харьцаад хүмүүс нь харьцаад ингээ авчиж байгаа. Тэгээд олон дамжлага дамжуулахгүйгээр тухайн сургуулиас нь тэр материал нь яг одоо яг зөв байна уу буруу байна уу гэдгийг мөн одоо хуурамч биш байна уугүй гэдгийг магадalж байгаа ийм ажил яваад байгаа. Гэхдээ яг хуу таны хэлсэнчлэн одоо энэ илүү боловсронгуй болох хэрэгтэй. Жишээлбэл одоо зүүмээр харж агаад яг одоо энэ юм мөн үгүй гэдгийг видео кол хийгээ secret zoom системээр ашиглаад янз янзын байж болох байх. Тэгэхээр энийг бас бодолцож үзье. Энэ жилийнхэн тухайд бол бид яг энэ материалыг бол ингээд цуглуулад авч байгаа. Ерөнхийлөгчийн илгээлт 2001 зүүдээр яг ийм аргаар явсан. Энэ бол үр дүнгээ өгсөн юм байл л дээ. Хуурамч материал ирээ